За өнгөрсөн оны эрчим хүчний салбарт хэмнэлтийн жил болгон зарлаж байсан бол энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ. Шуурга зөвлөгөөнийхэнд яамны зүгээс хэвлэлийн хурал зарлаж, орон нутгийн хэвлэл болон төвийн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. За хэвлэлийн хуралд яамны удирдлагуудаас гадна Эрдэнэтийн дулаан цахилгааны станцын дарга болон Эрдэнэт булганы цахилгаан төгөөх сүлжээний удирдлагууд оролцлоо. Энэ үеэр цахилгаан дулааны станцууд тоноглолын парк шинжилэл хийх шаардлагатай тулгарч байгааг дуулгасан. За томоохон цахилгаан дулааны станцууд ашиглалтанд орсноос хойш 30-аас 45 жил болж байгаа учраас тоноглол нь хуучирсан гэдгийг онцолсон юм а. За тухайлбал ТЭЦ-4 ашиглалтанд ороод 30 жил болж байгаа бол бусд нь 45-аас дээш жил болжээ. Бүхэлдээ бол манай салбарын тоноглол бол бас нэлээд хуучирсан байгаа. Одоо их усрууд гэхэд хамгийн орчин үеийн шинэ томоохон чадлын их усруу ТЭЦ-4 гэхэд бол 30 жилийн хагааг энэ жил тэмдэглэж байгаа. Бусд нь бол 45 жил, ингээд 50 гаруй жилийн ийм насжилттай. Мөн томоохон шуумууд ч гэсэн мөн ийм хэмжээний насжилт өндөртэй байгаа. Тийм учраас энэ байгаад бас насжилт өндөртэй энэ тоноглолыг засралтгүй найдвартай үйл ажиллагаар хангана гэдэг бол нэлээдгүй хүчин чармайлт манай энэ салбарын удирдах ажилтнууд, инженер техникийн ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт өөхгүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. За энэ онд хэд хэдэн дулаан цахилгааны станцыг өргөдгөн шинжилгээр төлөвлөжээ. Тухайлбал Эрдэнэтийн дулаан цахилгааны станцыг 50 мегаваттаар хүчин чадлыг нэмэгдүүлж өргөдгөх юм байна. Эрдэнэт бол байгуулагдаад 36-7 жил. За манай станц бол 27 жил болж байна. Хамгийн сүүлд 87 онд байгуулагдсан станц. За тэгээд өнөөдөр Эрдэнэт хотод эко хороолол, элит хороолол, за маш их хорооллууд баригдж байна. За засгийн газрын орон сууцны хөтөлбөрийн дагуу 1000 орон сууцны хороолол баригдана гэдэг. Ингээд их маш их бүтээн байгуулж явж байгаа. Энэтэй холбогдуулаад манай Эрдэнэтийн дулааны станцыг зайлшгүй дулааны ачааллыг нэмэгдүүлэх, захилгаан ачааллыг нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлага тулгараад байгаа. За манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд өснө нэмэгдэж байгааг дагаад ачаалал нэмэгдсэн улмаар хойд урт хөршөөс импортын эрчим хүч авч байгаа юм а. Тухайлбал Оросын холбооны улсаас 170 мегаваттын чадал хүлээн авдаг. За энэ оноос нэмж 80 мегаваттын чадлаа авахар тохиролцжээ. Ингэснээр ойрын жилүүдэд цахилгаан дулааны үн буурах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Гэхдээ жил бүр эрчим хүчний салбар алдагдалд орж байгааг онцолсон юм а. Тухайлбал өнгөрсөн онд 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. За ер нь жил болгон ойролцоогоор 65-аас 100 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна. Харин өнгөрсөн онд хэмнэлтийн жилийн хүрээнд тодорхой зохицуулт хийснээр бага алдагдалд орсон гэж яамныхан дүгнэж байгаа юм. Тэгээд ингээд манай эрчим хүчний дундаж үн тарифыг ингээд бодоод үзэх юм бол ерөнхийдөө улсын зах зээлээс бол харьцангуй доогуур байгаа л да. 100 гаруй төгрөг гэдэг бол центр 6 цент орчим өрөхгүй. Тэгэхээр бол хэрэглэгчдэд үн тариф хямдран томорхон их усрууд ороод хямдран гэдэг ойлголт бол бас ойрын мөддөө бол байхгүй. Тодорхой хэмжээгээр бол гарцаагүй бодит өртгөрүүн ойртуулах шаардлага байгаа гэдгийг хэлье. За эрчим хүчний алдагдлыг бууруулах цаашилбал алдагдaltaгүй ажиллахын тулд томоохон станцууд болон аймагуудад шинээр дулаан цахилгааны станц барих шаардлагатай байгаа юм а. За одоогоор 5 толгойн станц, Игэн голын усан цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станцуудын ажил төслийн шатанд явж байна. Харин станцгүй аймагуудад станц барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм а. 9 аймаг дулаан цахилгааны станцгүй байснаас өнгөрсөн Сүхбаатар аймагт станц барьж ашиглалтанд оруулснаар одоо 8 аймгийг станцтай болгох асуудал яригдж байгаа юм. Нэг аймагт бол дулааны станц шугам сүлжээтэйгээ 20 орчим тэрбум төгрөгийн төлөвлөлт явуулж байгаа. Эндээс бол бид 3 тэрбум төгрөгийг төлөвлөсөн байгаа. Ингээд энэ дээр тухайн аймгийн аймгийн орон нутгийн засаг захиргааны нэгж байж болно. Дээр нь хувийн хвшлийнхэн мөн төвийн хувийн хвшлийнхэн эдгээр ингээ хөрөнгө оруулалт хийгээд төр хувийн хвшлийн байдлаар цаашдаа энэ хөрөнгө оруулалтыг хувийн хвшлийн давмгайсан станц байх ийм бодлогыг бол бид санаачлаад явуулж байгаа. За манай улсын эрчим хүчний хэрэглээний ачаалал 2013 болон 14 онуудад дээд зэгтээ буюу 910 мегаваттд хүрчээ. Өөрөөр хэлбэл шаардлагатай хэрэгцээнээсээ 100 орчим мегаваттаар давсан байна. Тиймээс импортын эрчим хүчээр хэрэглэгчдийг хангажээ.